Нэг үе бодоход шүдний цоорол өвчлөл харьцангуй багассан гэдгийг мэрэгжлийн эмч нар хэлж байна. Гэхдээ олон хоног үргэлжилсэн баяруудын дараа шүдний эмнэлгийн ачаалал нэмэгддэг, шүдэн цоорсон хүүхдүүд их ирдэг байна. Учир нь шүд цоорох шалтгаануудын нэг бол хэд ойрхон давтамжтай хооллох, амнаас шүлс ялгарч байж амны хүндий шүд цэвэрлэгддэг. Ингэж шүд цэвэрлэгдэх хугацаа өглгөөгээр араас нь угсруулж идэх нь шүд цоорох шалтгаан болдог байна. За тиймээс хүүхдүүдийг багаас нь зөв хооллох дадлалд хэвшүүлж 3 цагийн зайтай хооллож сургах нь зүйтэй юм. Мөн амны хүндийн арчилгаа, цэвэрлэгээ, угаалт дутуугаас асуудал эхэлнэ. Аль-алаараа орно, замдаа чихрээд нь юмаа хоолны давтамж ойртож байгаа учраас баярын дараа угаасаа цоорол маш их өндөрсдөг. Харин сүүлийн жилүүдэд харьцангуй гэмтэл бэртэл бага ирж байна. Түүнээсээ ер нь бол шиний 2-оос үүдэн шүдээ цохиулсан яасан гэ томчуудын гэмтэл бэртэл их ирдэг байсан. Энэ жил дуудлагагүй жил байла. Тэгээд хүүхдийн хувьд бол мэдээж хүмүүс ч гэсэн нэлээд сайжирсан байна. Хүүхдүүд чихэр айлуулах өгөхгүй гэсэн хэдий ч нөгөө хооллох тавчинд айлаас хооронд их дээрээс нь ширээ дөрөн идэж уух юм байгаа учраас хүүхдийн цоорол их хэвээрээ байна. Тэгээд эрүүлжсэн хүүхэд бол харьцангуй гайгүй байдаг. Гэтэл угаасаа л амны хүндий цооролтой хүүхдүүд дараагийн хүндрэлүүд нь гарсаар л хавдах. Тэгээд орон нутагт байна очих боломжгүй байна. Анхны тусламжийг үзүүлэх үү, антибиотик юу авах уу гэсэн зөвлөгөөнүүд тасрахгүй асуусаар л байна. Хоолны давтамж гэсгэр хүмүүсийн ус уух процесс багасчдаг. Ус уулт бас аюу баяр наадмын үеэр маш бага байгаа учраас цоорол бас өндөр байгаа гэж бас хэлмээрээ. Тэгэхээр ерөөсөө л хоолны давтамж их байгаа үед ч гэсэн усаа багасаа нөгөө айл ороод цай уугаал явчихж байгаа учраас нөгөө ус уухгүй байгаа учраас нөгөө шүлс ялгаралт бага, ам цэвэрлэх бага. Ингээд тийм болохоор баяр наадмын өдрүүдэд усаа маш сайн уух хэрэгтэй. Шүд угаахад сойзоо зөв сонгох, хаанаас хэрхэн барих, хаана даралт өгөх, ямар шүдийг яаж угаах нь маш чухал. Ихэнхдээ шүдний завсрын цэвэрлэгээ угаалтыг орхигдуулснаар дутуудуулснаас болж ил харагдахгүйч шүд цоорсон байдгийг эмч хэллээ. Гар барилтаас эхлээл хаана сойзоо барьвал илүү хаана даралт очих вэ гэдгээс шалтгаалаад сойзоо хаанаа барихугаас хүртэл эхлэх ёстой. Тэгэхээр сойзоо яг тэг дундаас нь бариад сойзны толгоон дээр хитэх ачаал ирэхгүйгээр хүн болгон ингээл дээрээс саман ингээд угаа гэдгийг мэддэг болчихсон. Тэгэхээр сойз барилт чинь бас чухал байх нь хаанаа урдаа очих юм бол мэдээж урд нь очиод ингээд даралт үсээд ах хитрхи их нөгөө хүч үүснэ. Хойно барих юм бол ямар ч даралт үүсэхгүй. Тэгэхээр яг л бариулныхаа тэг дундаас үзгэн барилт юм уу? Хүүхдүүдэд бол гарны хүчил үүсэх байгаа учраас атгалтыг хийх ёстой. Тэгээд үзгэн барилтаар бариад шүүрдэг дугуй хөдөлгөөнийг хүн болгон мэддэг болчихсон. Гэтэл бидний хувьд хаан цоорол их үүсээд байна вэ гэхээр шүд завсраар маш их цоорол үүсээд байдаг. Тэгээд битүү шүд маань өвдлөө гээл ирдэг. Гэтэл бидний хувьд шүдээ ганцхан сойз хэрэглээл угаачих юм бол 60-70% нь цэвэрлж байгаа. Цагаан сар мэтчлэн баяруудын үеэр айлаас айлд зочилж ойр ойрхон давтамжтай хооллох тусам шүдний цэвэрлэгийг мөн л ойр ойрхон хийхгүй бол шүд цоорох эрсдэл их. Шүдээ хамгаалъя гэвэл хооллох цаг холдуулж тогтмол сайн угаах хэрэгтэй. Мөн мэрэгжлийн эмчид шүдээ үзүүлэх шаардлагатай.